Саран дээр нисэж буй 3 аврах том их хөлгийн бичлэг ойр үед сенсац тариад байна. Энэхүү бичлэгийг анх 2020 оны 3 сарын 26-нд Канада улсын нэгэн иргэн өөрийн телескоп болон гар утсаараа энэхүү бичлэгийг хийж Твиттерт байрлуулснаар маш олон хүний анхаарлыг татаж одоо хүртэл яригдж байгаа сэдв болоод байна. Анхаарал татж байгаа хамгийн гол зүйл нь гэвэл энэхүү 3 хөлгийн хэмжээ болон хурд бидний өрд нь огт харж үзэж байгаагүй тийм өндөр хөгжилтэй байгаад оршиж байна. Энэхүү бичлэгийг хийхин тулд маш сайн татдаг телескоп дуран мөн өдрийн гэрэл их нөлөөлсөн учраас илүү тод нэгтршилтэй авч чадсан байна. Бичлэгээс харахад сарны цахаас хэмжээгээр ойролцоо 3 их хөлөг сарны нэг цахаас нөгөө цах хүртэл ердөө хэдхэн секундын дотор маш хурдтай явж өнгөрж байгааг та бүхэн харж байна. Хэрвээ тэдний энэхүү нисэж байгаа хурдыг тооцоолъё гэвэл сарны диаметрийг эхлэж бодох хэрэгтэй. Сарны нийт диаметр 3472 байдаг бол энэхүү 3 хөлөг ойролцоогоор секундэд 200-аас 300 км цагийн хурдтай нисэж байгаа гэсэн тооцоолол гарч байна. Тэгвэл тэдний хэмжээ ойролцоогоор хэр том бэ? Сарыг иймхэн богинохон хугацаанд тойрч чадж байгаа авраг бит гэж үзвэл энэхүү хөлгүүдийн нэг нь гэхэд л өмнөд Солонгос улсын газар нутгийн тал хэмжээтэй тэнцвэц асар том хэмжээтэй байна. Уг бичлэг интернетэд тавигдсан даруй маш олон хил ам таталж зарим нэг хүмүүс уг бичлэгийг бодит биш хуурамч гэж үзэж байгаа бол нэг хэсэг нь энэхүү бичлэгийг хамгийн бодиттой телескоп дурангаар бичиж авсан нисдэг биетийн бичлэг гэж үзэж байгаа юм. Техник технологи дэвшгийн хэрээр компьютерийн олон програмууд дээр хүмүүс өөрсдийн хуурамч харь гаригийн нисдэг биетүүдийн бичлэг зохион интернетэд байршуулж нэр алдар олох гэсэн явдал их гардаг учраас хүмүүс тэр болгон интернетэд байршуулсан бичлэгт итгэхээ болж эхлээд байгаа юм. Уг бичлэгийг хийсэн Канадын иргэн жирийн нэгэн хүн бөгөөд тэр ямар нэгэн одон орон судлал эсвэл сансар огторгуйтай холбоотой ажил эрхэлдэггүй. Иймэрхүү төрлийн бичлэгийг тэрээр зөвхөн хобби болгон хийдэг жирийн нэгэн иргэн юм. Энэ бичлэгийг бодит гэж хэлж болох олон талын анализ байгаагийн нэг нь уг бичлэг дээр харагдах 3 нисдэг биетүүдийн саран дээр явж байгаа сүүдрийн тусгал хэрхэн нарны гэрэлд ойн саран дээр тусч байгааг та бүхэн харж байна. Нарны гэрлээс үүссэн сүүдрийн тусгалуудын хурд уг нисдэг биетүүдтэй нэгэн жигд хэмжээнд тусгалаа алдахгүй дагаж байгааг харж байна. Хэрвээ энэхүү бичлэгийг 3D програмаар зохиосон гэж үзвэл нэгдүгээр энэхүү бичлэгийг авахын тулд уг бичлэгийн эзэн гар утас болон өөрийн телескоп дуранг ашигласан. Хоёрт 3D програмаар бүтээсэн биетийн чанар нь уг бичлэгийн их хөлбөртэй чанарын хувьд бодит мэт харагдаж чадахгүй. Хэрвээ үнэхээр тэр компьютероор бүтээхийг хүссэн бол түүнд ямар нэгэн телескоп дуран болон гар утас шаардлагагүй байсан. Ямар ч тач энэхүү бичлэг олон дил болсноор хүмүүс саран дээрх үйл явдлуудын талаар багч гэсэн мэдээлэлтэй болж эхэлж байгаа юм. Учир нь сарыг уфологчид бидний дагуулгаар гэж үзэхээс илүүтэйгээр харь гаригийнхан байнга олборлолт хийж байдаг нууц харь гаригийн бааз гэж үзэх нь илбэг бий. Хэрвээ та энэ талаарх сонирхолтой мэдээлэл уншихыг хүсвэл UFO-ийн сайт руу орж саран дээрх харь гаригийнхантай холбоотой мэдээллийг уншиж болно. Ингээд өнөөдрийн сурал бичлэгээр та бүхэнд саран дээр харагдсан 3 аврах том харь гаригийн их хөлгийн талаарх анализ видеог хүргэлээ. Харин нэмэлт бичлэгээр сүүлийн өдрүүдэд дэлхийд харагдсан нисдэг биетүүдийн талаарх сонирхолтой тойм бичлэгүүдийг хүргэж байна. Segura aqui. Deixa eu passar a manteiga. Vai filmando tudinho aí. Eu vou estar gravando pra mim. Vou estar grande. Tu viu o banco candidato pra mim? Filma. Que isso, João? Olha. Será que essa aqui... Olha, é o bicho. Olha, pra tua direita tá grandão. Será que tá satélite?
É 3, ó. Nanu, tu consegue abrir o chuveiro? Olha, amanhã é 4, ó. Que diacho, hein? Nanu, assim, filma